Сайн байна уу? Didish TV-г сонгосон танд баярлалаа. Didish TV компани нь хэрэгжтэй үзүүлж буй бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулах зорилгоор хэрэглэгчийн төхөөрөмжний программыг шинжилдэг билээ. Тэгвэл энэ удаад кино түрээслэн үзэх боломжтой кино сангийн үйлчилгээтэй болж байгаатай холбогдуулан Konka загварын хүлээгч төхөөрөмжний программыг шинжлэх гэж байна. Программыг шинжилснээр таны төхөөрөмжний үндсэн цэцний харагдах дизайн, улам сайжирч хэрэглэгт хэлбэр болохоос гадна кино сангийн үйлчилгээг хүлээн авах боломжтой болох юм аа. Ингээд одоо та бүхэнд программын шинжил хэрхэн явагдах талаарх мэдээллийг хүргэх гэж байна. Та анхаарлаа хандуулав. Программын шинжилэлт нь 12 дугаар сарын 1-ээс хийгдэж эхлэх бөгөөд хэрэглэгч бүр дээр хугацааны хувьд харилцсан адилгүй эхлэх юм. Ингэхдээ таныг төхөөрөмжөө асаах үед юм уу, зурагтаа үзэж байх үед тань автоматар эхлэх бөгөөд ердөө 1-ээс 2 минут л зарцуулагдана. Та энэ үед гайхаж сандралгүйгээр программын шинжилтүүдийг хийгдэж дуустал нь хүлээгээрэй. Харин одоо таны төхөөрөмжн дээр программын шинжилгээ хийж эхлэх үед дэлгэцээр ямар мэдээлэл гаргах талаар танилцуулгыг хүргэе. Та анхаарлаа нааш хандуулаарай. Хэрвээ танайх KHDS 972 болон KHDS 988 моделийн хүлээн авахчийг ашиглаж байгаа бол программын шинжилэлт эхлэх үед таны зурагтан дээр энэхүү дүрс харагдах болно. Download, Verify, Update гэсэн хэсгүүд дараалан тэгээс 100% хүртэл уншиж дуусах бөгөөд үүний дараа таны төхөөрөмж автоматар унтарч асна. Асмагцаа сувгийн хайлт автоматар хийгдэж дуусах ба үүгээр программын шинжилэлт хийгдэх процесс дуусгар болох юм. Зарим тохиолдолд таны зурагтны дэлгэцээр бус төхөөрөмжний LED дэлгэцээр программын шинжилтийн явц харагддаг. Энэ үед LED дэлгэцээр F-1-ээс эхлэн F-50 хүртэл тоологдож дуусах бөгөөд End гэсэн бичиг гарч төхөөрөмж автоматар унтарч асах болно. Асмагцаа сувгийн хайлт автоматар хийгдэж дуусах ба үүгээр программын шинжилэлт хийгдэх процесс амжилттай дуусгар болох юм. Хэрвээ таны дэлгэцэн дээр ийм зураг гарч ирвэл програм шинжилтийн процессд алдаа гарсан гэсэн үг юм. Энэ тохиолдолд та хүлээгч төхөөрөмжөнд дээрх модель дугаарыг апгрейд нөө хэсэгт нь бичиж өгөөд удирдлагынхаа OK товчийг даран цааш үргэлжлүүлээрэй. Харин программын шинжилтийн процессын эхний үе буюу download хэсэг дээр цааш үргэлжлэхгүйгээр гацчихвал таны хүлээгч төхөөрөмжөнд ирж буй чанар сул байна гэсэн үг юм. Энэ тохиолдолд та антенныхаа тохиргоог илүү сайжруулах юм уу? Эсвэл илүү сайн тохируулагдсан антеннд хүлээгч төхөөрөмжөө холбоод программын шинжилтийг хийлгээрэй. Хэрв танайх KHDS 998 хүлээн авахчийг ашигладаг бол программын шинжилэлт хийгдэх үед дараах дүрс харагдах болно. Get out, upgrade information, verify, update гэсэн 3 процесс дараалан явагдаж тус бүр тэгээс 100% хүртэл уншиж дуусна. Үүний дараагаар upgrade done гэсэн бичиг гарч таны төхөөрөмж автоматар унтарч асна. Төхөөрөмж асмагцаа сувгийн хайлт автоматар хийж дуусна. Ингэснээр программын шинжилэлт хийгдэх процесс амжилттай дуусгар болох юм. Та бүхэндээ программын шинжилттэй холбоотой мэдээллийг хүргэлээ. Анхаарал хандуулсан танд баярлалаа.